Дараагийн мэдээ танилцуулъя. Их Британд Лабубу хүүхэлдэйний худалдааг төр хойшлуулах шийдвэрийг гаргасан байна. За энэ шийдвэрийг гаргасан нь аюулгүй байдлын шаардлагатай холбоотой гэж мэдэгдэж байна. За өнгөрсөн 7 хоногт Pop Mart-ийн Их Британд дахь 16 дэлгүүрийн хүрээнд бүх одоо энэ төрлийн тоглоомыг татаж авах ийм шийдвэрийг гаргасан байна. За тухайн одоо борлуулалтыг 6 дугаар сарын сүүл хүртэл хойшлуулах шийдвэрийг гаргаж байгаа юм байна. За энэ одоо үйл явдал болох гол шалтгаан нь бол Лондон хотын нэгэн дэлгүүрт Лабубугийн сүүлийн үеийн одоо эдишн хуулбарыг авахын төлөө хүмүүс очрлоод дугаарлаж байсан байна. За энэ үеэр бол худалдаа авагчдын дунд зодон болсон байна. За үүний дараа бол тухайн мэдээллийг гаргаж байгаа. За хүмүүс бол Лабубу үлдээгүй байна гэж хашгирч хоорондоо зодтолдож байсан юм байна. За мөн BBC-д мэдэгдснээр бол энэ үеэр дэлгүүрийн ажилтан болон үйлчлүүлэгч нар хоорондоо зодтолдож байсныг бас олон нийтийн сүлжээнд мэдэгдэж байгаа юм байна. За Их Британд бол Лабубу хүүхэлдэйн 13.5 одоо фунт стерлингээс 50 фунт стерлингийн хооронд үнэтэй байдаг ч гэсэн ховор одоо эдишн хуулбарууд нь бол үүнээс ч илүү үнэтэй байдаг юм байна. За сүүлийн үед бол энэ одоо Лабубу хүүхэлдээтэй холбоотой эмх замбраагүй байдал гол гарах болсон шалтгаан нь бол нэг худалдан авагч бол дахин олоноор бол худалдан авагч хомсдлыг бий болгож байгаа. За үүнээс болоод жинхэнэ худалдан авагчид тухайн өөрт хэрэгтэй Лабубу хүүхэлдэйг худалдан авах боломжгүй ийм нөхцөл байдал үүсэж хэрэглэгчдийг бухимдуулж байгаа юм байна. За мөн Лабубу хүүхэлдэйний худалдаа авагчдын дунд их сонирхолтой энэ дүр зураг бас ажиглагдаж байгаа юм байна. За голч руу хүүхэд гэхээсээ илүү бас насан туршид энэ хүүхэлдэйг сонирхон худалдаж авч байгаа юм байна. За тухайлах юм бол Surcana нэртэй судалгааны байгууллагын мэдгдснээр 5 тоглоом тутмын нэгийг нь 18-аас дээш насныхан бол худалдан авч байгаа юм байна. За эдгээр хүмүүсийн хувьд бол хүүхдүүд гэж нэрлэгдэх одоо зах зээлээс давсан юм худалдан авалт хийж байгаа нь бол тэдгээр хүмүүсийн хувьд бол цаашдаа хүүхэдтэй болох за мөн оршихуйтай холбоотой сэтгэл зүйн юм төгшүүр байгаа учраас хүүхэлдэйг ихээхэн худалдаж авдгаа гэж мэдэгдэж байна. За залуу хүүхдүүдийн дунд ихээхэн одоо энэ худалдан авах үйл ажиллагаа нэмэгдэж байна. За Лабубу хүүхэлдэйний хувьд бол сэвсгэр биетэй за мөн сахлын одоо хутга шиг юм хурц инээмсэгэлтэй аимшигын одоо мангас гэж мэдэгдэг. За нөгөө талаар бол энэ ихээхэн өхөөрдөн бас харагддаг юм байна. За анх бол Хонконгийн зураач Касинг Лунг мангасууд цуврал номондоо зориулж анх Лабубуг бүтээсэн юм байна. За ингээд бол 2009 онд Pop Mart тоглоом үйлдвэрлэгчтэй хамтан үүнийг бол хүүхэлдэй болгож зарж эхэлсэн юм байна. За түүнээс хойш бол түүнийх энэ одоо хүүхэлдэйний нэр хүнд огцом өссөн. За ялангуяа цүнхний зүйлт нь бол олон нийтийн сэтгэлийг бол ихээхэн татаж байгаа юм байна. За орчин үед бол энэ Лабубу олон нийтийн тренд хандлага болох гол шалтгаан нь бол TikTok-той холбоотой. За тэр дундаа алдарт K-pop хамтлаг болох Blackpink-ийн гишүүн Lisa цүнхэндээ бол Лабубугийн зүйлтийг зүүж харагдсны дараа энэ чиг хандлага нь бол газар авч байгаа юм байна. За энэхүү одоо Лабубутай холбоотой мэдээллийг хүргэж байх агшинд бол Лабубу хаштагийн дор нийтдээ 1.6 сая одоо нийтлэл гарч байдаг юм байна. За хүмүүс энэ нийтлэлийн хүрээнд бол авсан Лабубугийн цуглуулгыг сэтгэл тогтлон хуваалцаж хайрцгийг нь задлах тэр байтугай өөрөө одоо энэ Лабубугийн хуулбарыг урлаж байгаа гэдгээ олон нийтэд ингэж танилцуулдаг юм байна. За эдгээр одоо зүйлүүд бол олон нийтийн дунд ихээхэн түгэж байгаа. Яагаад гэх юм бол орчин үед бол ийм төрлийн бүтээгдэхүүнийг олноор үйлдвэрлэж амархан авах боломжтой болж байгаа ч гэсэн зарим одоо pop урлагтай холбоотойгоор бол хязгаарлагдмал эдишнүүдийг нь олж авахын төлөө хүмүүс өрсөлдөж байгаа юм байна. За энэ бол нэг талдаа сэтгэл татам байдал мөн хор хөнөөлтөй ийм зүйлийг хослол гэж үзэж байгаа юм байна. За тийм учраас хүмүүс энэ одоо Лабубуг өөрийн болгохын төлөө өрсөлдөнд тэмцэж байгаа юм байна.